Өчигдөр Бельгичүүд түүхэн үйл явдлыг харуулсан арга хэмжээг үзэн сонирхохоор нийслэл Брюссел хотын төв талбай цугларчээ. Дундад зууны үеийн Омегийн нэртэй баяр наадмын үеэр эзэн хаан 5 дугаар Чарльз 1549 онд Брюссел хотод хүрэлцэн ирж байгаа үйл явдлыг харуулдаг байна. Омегийн гэдэг нь жагсаал тойрон алдах гэсэн утгатай бөгөөд энэхүү баяр ёслол жилбэр зохиогддог. 1348 онд шашны зан үйлийн хүрээнд анх нэвтрүүлснээс хойш энэхүү баярын жагсаал цуглааныг Брюссел хотод уламжлал болгон зохиож иржээ. Брюсселийн Гранд Плац талбайд зохиогддог энэхүү арга хэмжээний үеэр 16 дугаар зууны үеийн хувцс өмссөн хүмүүс хаан хүрэлцэн ирж байгааг тэмдэглэн жагсдаг байна. Өчигдрийн арга хэмжээнд оролцсон хүмүүс уламжлалт бүжигийн том хэмжээтэй өнгөлөг далбаа бүхий үзүүлбэр үзүүлж эртний хувцс өмссөн морьтой жүжигчид үзүүлбэрээ сонирхуулжээ. Арга хэмжээг зохион байгуулагч Филипп Ле Грант хэлэхдээ Омегийн баярын арга хэмжээ Бельгийн түүх болоод өнөөгийн Европ дахь ач холбогдлыг онцлогдгоо гэсэн байна. 5 дугаар Чарльз Гент хотод төрсөн. Тэрээр Брюссел хотод ирж байсан юм. Брюссел хот ч түүнд маш их таалагдсан учраас асар том эзэнт гүрнийхээ нийслэл болгосон. Тиймээс өнөөдөр Гранд Плац талбайд зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд 500 жилийн өмнөх түүхийг дахин харуулж байгаа юм. Мөн Брюссел хот өнөөдөр ч гэсэн Европын нийслэл гэдгийг үгээр дамжуулан онцолдог. Омеган бол эзэн хаан 5 дугаар Чарльз 1549 онд Брюссел хүрэлцэн ирж байгааг харуулсан арга хэмжээ. Тэр үнэхээр ядарсан байсан. Тэрээр өөрийн хүү Филипптэй хотоо харуулахыг хүссэн. Яагад гэвэл Чарльз Брюсселийг эзэнт улсынхаа нийслэл болгочихсон байсан юм а. Жилбэр Брюсселчүүд энэ арга хэмжээг Гранд Плац талбай дээр 7 сарын эхний пүрэв гарагт мөн өмнөх мягмар гарагт зохион байгуулдаг. C'est une des raisons aussi pour laquelle Bruxelles est à l'heure d'aujourd'hui la capitale de l'Europe. 5 дугаар Чарльз амьдрах хугацаанд Испани, Герман, Австри болон Бельгийн хаан болж байсан түүхтэй юм а.